За сайн байцгаана уу багш нартай өдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ Office-ийн хэрэглээний програм болох Publisher програмыг ашиглаад гишүүн өргөмжлөл, талархал зэргийг хэлбэрхэн хийж болох аргачлалыг танилцуулъя. За Publisher програм болвол бидний сайн мэдэх Word, Excel, PowerPoint гэх мэтчлэн хэрэглээний програмуудтай хамт суудаг ийм програм байгаа. Тэгэхээр та бүхэн компьютерийнхаа хайх хэсгээр Publisher энэ дээр нь гараад ирсэн байна. Microsoft Publisher 2010 гэсэн. За энэ програмыг сонгож нээнэ. За тэгэхээр ерөнхий програмын бүтэц маань бол ингэж харагдаж байна. За энэ програмдаар бид нар маш олон төрлийн зүйлсийг хийж болно. Жишээлбэл энэ brochures гэж байгаа. Энэ дээр бол бидний нөгөө нугалмал танилцуулга байдаг. Дундуур нь 3 нугалждаг ийм гарын авлага танилцуулгыг хийж болно. За business card гэвэл нэрийн хуудсыг хийж болдог байгаа. За календар янз бүрийн загвартай календрыг нэснээс за greeting card буюу мэндчилгээний хуудсууд жишээлбэл одоо шинэ жилийн мэндчилгээ, төрсөн өдрийн мэндчилгээ гэх мэт эдгээр зүйлийг бол энэ greeting card-аас за labels буюу одоо CD-н дээр бид нар одоо CD-ний хаяг бичдэг. За тэгэхээр энэ labels дээр бол CD-н дээр яг зориулсан дугуй хэлбэртэй загварууд байж байдаг. За newsletter гэхээр сонины янз бүрийн сонины их бэлтгэлүүдийг энэ newsletters-дээр хийж болно. Гэх мэтчлэн маш давуу талтай хэрэглэхэд хэлбэрийн програм байгаа. За өнөөдөр та бүхэндээ бид нар Blank A4 буюу одоо A4 босоо хэлбэр landscape хэвтэй хэлбэрээр өргөмжлөл талархлыг хэрхэн хийх талаар авч үзье. За ингээд A4 Blank гэсэн portrait буюу босоо цаасаа би сонгож өглөө. За тэгэхээр Publisher програмын ажлын орчин бол харагдаж байна. За энэ дээр бол бид нар эхлээд одоо нэг өргөмжлөлийг хамтдаа хийж үзье. За анхны тулд өргөмжлөлийн хүрээг би бол татаад компьютер дээр бэлдсэн байгаа. За ингээд insert руу ороод picture command-ыг сонгоно. За миний өргөмжлөлийн хүрээ болвол дээд хэсгэн дээр өргөмжлөлийн хүрээ. За энэ хүрээнээс би ингээд insert гээд хүрээгээ сонгоод оруулаад өчлөө. Ерөнхий програмын ажиллах зарчим бол Word програмтай бол адилхан байгаа. За ингээд өргөмжлөлийн хүрээг энэ харагдж байгаа цэнхэр зурааснаас нэг хэтрүүлэхгүйгээр өргөмжлөлийн хүрээг бид нар тохируулж татаж тааруулж өгнө. За бага зэргийн илүү гаргаж болно. За учир энэ цэнхэр шугамаар хязгаарлагдсан энэ дотор та бүхэн маань тухайн өргөмжлөлийнхөө одоо үрийг оруулж өгөх зүйтэй байгаа. Тэгэхээр энэс илүү ингээд тулгаад татчих юм бол бид нөгөө хэвлэхэд бол тал өргөмжлөлийн хүрээ маань тал нь харагдахгүй ингэж гарч идэдэг хэвлэлтэнд ордоггүй. За би ингээд ийм хүрээг сонгож адлаа. За дараагийн дугаарт нь сургуулийнхаа логог оруулжээ. За логог оруулахын тулд тухайн зураг маань ингээд идэвхтэй байхад дахиад insert гэж логогоо оруулаад ирэх юм бол за энэ хүрээ маань байхгүй болчихно. Тийм учраас бид нар маус нэгээ ямар нэгэн өөр хоосон газар дарж өгөөд insert-ний picture. За лого маань хаана байгаа вэ гэдэг замаа та бүхэн зааж өгнө. За миний лого бол Moonlight гэдэг хэсгэн дээр за ажлын тайлан сургуулийн лого. За ингээд insert. За сургуулийн лого маань ингээд томороо ороод ирлээ. За энэ дээр нэг анхаарах зүйл бол манай багш нар энэ чиглэлтэй сумнууд дээр ерөөсөө ингэж цаана татаж болохгүй. Яг тэгэхээр зургийн үндсэн хэлбэр хэмжээ маань алдагдчихдаг учраас та бүхнийг одоо лого жижигрүүлэхдээ дөрвөн захын цэгүүд дээр дарж томруулж жижигрүүлж байхыг хүсье. За би ингээд нэлээд жижигхэн болгоод нөгөө логогоо. За ингээд голтон байрлууллаа. Сургуулийн лого. За ингээд нааш ширээ тийм ээ. За ингээд лого хүрээ маань хоёр орсон. За энэ дээр би одоо өргөмжлөл гэж бичье. За өргөмжлөл гэдэг өөр газар байлаа. За өргөмжлөл гэж бичих тул бид нар нөгөө Word програм дээр Word Art програмыг ашигладаг тийм үү. Тэгэхээр мөн энэ адилхан Publisher програм дээр Word Art програм зэсмэн байж байгаа. За ингээд Word Art-аас нэг загварыг сонгоод өргөмжлөл. За ингэж өглөө
өргөмжлөлийг идэвхжүүлээ. За эндээс нөгөө үсгийнхээ одоо фонтыг сонгож өгнө. Би арай л гэсэн фонтоор за тодрууллаа, хөндлөн болголоо, ташуу болголоо. За ингээд окей. За энд жижиг өргөмжлөл гэсэн юм ороод ирж болж байна. Ороод ирсэн байна. За энэ өргөмжлөл гэсэн үгийг одоо арай өнгө үзэмжтэй гоё болгоё. Тэхийн тулд биднэрт энэ Formatix нэмэлтс маань нэгдсэн байгаа. За Formatix-ны энэ shape fill command бол тухайн өргөмжлөл гэдэг үгний чинь өнгийг одоо өөрчилж өгөх зорилготой. За би цэцэг буюу хүрээнийхээ өнгөтэй гоё зохицуулаад оранж өнгийг сонгож авлаа. За ингээд жоохон татаад том болчих болно тийм үү. За ингээд өргөмжлөлүүдийг томглоё. Энэ логог бид нэлээд дээшээ тавиад өччих болно. За өргөмжлөлөө ингээд Ctrl Z буюу нөгөө буруу хийсэн сүүлийн үйлсийг бас буцаадаг. Ctrl Z төвчж сүүл энэ буцах төвчнээр дараа та буруу сүүлийн үйл чинь буруу болчлаа гэх юм бас буцааж болно. За ингээд өргөмжлөлөө энэ ингээд байрлуулчихъя. Өргөмжлөлснээ дахиад жоохон томруулаад ингээд. За одоо би өргөмжлөлийнхөө үгнийхээ shape fill бол дотны талын өнгө байгаа. За shape outline буюу гадна талын хүрээний өнгийг нь би за улаанаар сонгочвол арай өнгө харахаар байна. За ингээд өргөмжлөлээ оруулчлаа. За одоо бид нөгөө энэний доотлол дээр өргөмжлөлийнхөө үгийг бичих хэрэгцээ гарч байна. За тэхийн тулд та бүхэн draw text box гэсэн энэ командыг сонгож өгнө. За draw text box-ыг сонгохоор сум маань нэмэх тэмдэгтэй болсон байна. За ингээд маус нэгээд ороод за өргөмжлөлийнхөө үгийг аль зайд оруулахын тулд гэдэг нөгөө ингээд чирээд draw text box буюу ийм хайрцаг үүсгэж чинь. За би мөн адил одоо өргөмжлөлийнхөө үгийг урьдчилан бэлтгэсэн байгаа учраас өргөмжлөлийнхөө үгийг шууд хуулж ирээд тавьчих. За документ дотор өргөмжлөлийн үг байгаа. За энэ өргөмжлөлийн үгийг copy paste гэх нэ. Copy хийлээ. За энэ маус миний нутгийн чинь энэ дээр авчираад paste. За ингэсэн чинь манай өргөмжлөлийн үг маань нэлээд жижигхэн бараг харагдахгүй байна. За энэ дээр одоо бүгдээрээ засваруудаа хийн. За ингээд бүгдийг нэвтрүүлээ. За Calibri font бол биш. За өргөмжлөлийг бид нар арай л гэсэн фонтыг сонголоо. Үсгийнхээ хэмжээг ерөнхийдөө нэг 12, дээдлийн хэмжээ нэг 14 хавцаа байхад ерөнхийдөө өргөмжлөлийн үг бол боломжийн харагддаг. Энэ дээр хэдий жижигхэн харагдаж байгаа боловч бид нар хэвлэхээр маш том харагддаг шүү гэсэн да. За одоо энэ хүндэт танаа гэдгийг би голлуулчих. Ерөнхийдөө Word програмтай бол адилхан програм байх нь шүү дээ тий. Голлууллаа. За энэ дээр хүндэт танаа заавал гигэн гэрлэр гэртэн гисэн гэрэл тоёоноор мэлмитийн гисэн эрдмийн саруулгыг 30 сумын ерөнхий боловсролын сургуулиас зохион байгуулсан их хэл эрдмийн түлхүүр уралдаанд амжилттай оролцож тэргүүн байрыг гисэн явдалд баяр хүргэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Таны сурахын хөөс улам ундран дэлгэж байх болтугай гэсэн юм өргөжлийн сахивтай өргөмжлөлийн үгийг бэлдсэн байгаа. За тэгэхээр энэ дээр би 30 сумын ерөнхий боловсролын сургууль гэдгийг нь өөр өнгөөр ингээд идэвхжүүлээд за эндээс гоё өөр цэнхэр өнгө авчиг контрол бий болгоод тодруулчих. За ихэл эрдмийн түлхүүр гэдэг уралдааны нэрийг тодруулаад за өөр өнгөөр сонгож байна. Ихэл эрдмийн түлхүүр гэдгийг улаанаар сонголоо. За ингээд тодруулчлаа. За ерөнхийдөө энэ өргөмжлөлийнхөө үг ерөнхийд нь бүгднгийн өөр өнгөтэй. За юуныхаа өнгөтэй орчуулад ерөнхийдөө хүрээнийхээ өнгөтэй орчуулаад за гоё ногоон өнгөөр авъя. Ногоон. Гүн ногоон. За гүн ногоон гэдгээр сонгоё. За гүн ногоон сонгогдсон. Ихэр эрдмийн түлхүүр гэдгийг явуулвал улаан өнгөөр онцолж байна. За би ингээд навчныхаа өнгөтэй оршуулад ногоон өнгөөр текстийг бичлээ. За таны сурах их үйлсэд үйлс ундран дэлгэрч байх болтугай гэдэг энэ үгийг ингээд голлуулчих. За захирал линк цэцэрлэг гэдгийг голлууллаа.
За энэ дээр сургуулийн лого байгаа учраас ерөнхийдөө төвшин сургуулийн төлөв бичиж чаддаг болчихсон юм байна. За одоо эднийг гоё тэгшлээд өгнө. Цоон зүг орлоо. Тэгшлээ ажилласан. За ингээд ерөнхий өргөмжлийн үг гэгийн гэрлэр гэрчтэн гэсэн гэрлэлт оюунаар мэлмэт нэрлсэн бидний сургуулиуд огцуулсан ерөнхий боловсролын сургуулиас зохион байгуулсан их хэл эрдэмийн төлбөр уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр гэдгийг тэргүүн байр гэдгээ бас би тодруулаад улаан өнгөийг сонгож өгч. Маус нэгээ дараад тухайн өгүүлбэрийг төвчүүллээ. Улаан өнгө сонголоо, контрол бий болтлоо онцолж байгаа учраас эзэлсэн явдалд баяр хүргэж өргөмжлөл мөн шагналаар шагнав. Таны сурах их үйлсэд улам ундран дэлгэж байх болтугай. За энэ дээр бид нар зүгээр шууд нөгөө draw text box-оо сонгож өгөөд шууд текстээ бол бичиж явуулчих болно. Тэгээд арай л фонт модоо сонгож явуулчихлаа. Би одоо цаг очих үүднээс ингээд текстийнхаа үгийг бичсэн байгаа. За энэ дээр 2020 оны 5 дугаар сарын өнөөдөр 7. За ингээд сарын орууллаа. За энэ хүү өргөмжлөл маань ингээд бэлэн боллоо. За одоо тэгэхээр бид нар ингээд наан цаан зөвхөр ингээд цаад өргөмжлөлийн суур бүрээ маань нааша тааш ингээд зөвгдөөд байна. За одоо хэвлэхээр бүгдээрээ харъя. Print video. За нэг иймэрхүү гоё өнгөцтэй өргөмжлөл маань бэлэн боллоо. За энэ дээр нэг зүйл мэдэж авах нь бол бид нар энийг яг нэг зураг болгоод групплчих болно. За ингээд лого тус бүрдээ ингээд давхаргууд гэж ойлгож болно. За тэгэхээр бүх давхаргаа нэг л зураг хэлбэрт оруулъя гэх юм бол логогоо сонглоо, гарнаас компьютерийнхаа гарнаас контрол төвчийг дарна. За өргөмжлөлөөр дарна. За текстний өргөмжлийн үг маань бас тустай байгаа. За дараа нь өргөмжлийн хүрээ маань бас тустай байгаа. Ингээд контрол төвчин дээрээс гараа авахгүйгээр контрол төвчөө дарсан гэвэл ингээд бүх объектуудыг сонгоод өгчнө. За ингээд сонгогдсон бол яг ингэж харагдаж байх хэвээр. За ингээд хулганыхаа баруун төвчийг дарлаа. Group гэсэн командыг сонгоо. Group. За ингээд групплчлээ. Тэгэхээр энэ бидний нөгөө тус бүрдээ хийсэн зүйлүүд маань нэг л зүйл болоод одоо ингээд нэг л зураг болоод ирсэн байгаа тав гарч ийн. За контрол Z хийгээд би бичлээ өргөмжлөлийг. За гэх мэтчлэн хэлбэр аргаар publisher програм дээр хийж болох нэ гэж. За манай анги удирсан багш нар бол одоо ангийнхаа булан эцэгтэй үг, талархал, дурсамж эдгээр зүйлийг бол publisher програмыг ашиглаад хийж байгаараа гэж зөвлөе. Хүн бүхэн одоо математикч байх албагүй гэдэг шиг хүн бүхэн фотошопч байх албагүй ээж. За ингээд хийсэн файлаа хатгаллаа өргөмжлөл. За анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.